Их эзэн хаан маань бидэнд алд бие алжааваас алжаа тугай ахуй Монгол төрмөл бүү алжаа тугай гэж сургасан билээ. Их Жанжин Сүхбаатар бидний монголчууд нэгэн зүг зориглон хөдлөөс мэдхгүй чадахгүй зүйл өгөө бөгөөд Цэнгэлийн мандат хүрнэ гэж бидэнд сургасан болгоо. Өнөөдөр Монголын төр Монгол улс төр эдийн засаг нийгмийн гүн хямрал гажуудалд орсон тухай олон түмэн хаана ярьж байна. Би улсын хурлын гишүүн. Би Монгол улсын үндсэн хуулиндаа Монголын ард түмнийхээ өмнө тангар өргсөн гишүүн билээ. Шударгасыг дахин биелүүлэн, хуульчосыг эрхэмлэн дагна, хулгай нөөртэй тэмцэнэ гэж би тангар өргсөн. Монголд хулгай хэрээс хэтэрч байна. Манангийн барьцаанаас Монголоо гаргах цаг болсон гэж би үзэж байгаа. Эрдэнэтийн 49-ийг, цагаан суврагыг, Алтай Таван богдоос дорны тал хүртэх Монголын баялаг ордуудыг манан бүлэглэл хулгайлчаад дээрэмтчээд байна. Үүнийг даслан зогсоохын тулд би энд ард түмтэйгээ нэгтгэхээр ирсэн юм аа. Манангийн хулгайлсан орд газруудыг манангийн дээрэмдэж авсан эх орон нутаг газраа ард түмэнд буцаан авч өгнө. Үүний тулд бүх монголчууд нэгтэрч байна. Та бүхэндээ амжилт хүсье. Би улсын хурлын гишүүний хувьд хуульчосыг, шударгасыг тогтооно гэж тангар өргсөн хон. Өнөөдөр Монголын хуульчос тогтоох үүргүүхий хууль хяналтын байгууллагууд манан бүлэглэлийн хяналтанд орцоход байна. Авилгатай тэмцэх газар, прокурор, шүүхийн удирдах ажилтнууд бүгд манангийн гишүүд, манангийн харьяаны хүмүүс болсон. Би шудраг улсын хонгодыг нураахын тулд алдагдсан дээрэмдүүлсэн шудрагосоо хуульчосоо буцаан сэргээхийн тулд би та бүхэнтэй нэгдэж байна. Би нутаг ус, нам ус харгалзахгүйгээр монголчуудтайгаа нийлж тэмцэхээр ирлээ. Манан дэглэмийг Манан дэглэм бол төрөөс дээгүүр, намуудаас дээгүүр хууль үйлчилдэггүй, хариуцлага хүлээдэггүй ийм бүлэглэл билээ. Монголын өвгд ажиглдаг чонтой нийлсэн гэрийн охой чонноосоо дорволдог юм а гэж, хот руугаа дайраад байдаг юм а гэж өвгд хэлдэг юм а. Үнэхээр гадныхантай нийлсэн манан бүлэглэл Монголыг тонон дээр хэмтэх нь хэрээс хэтэрлээ. Чонтой нийлсэн охой шиг болжээ. Манан бүлэглэлийг унгаах цаг болсон. Манан бүлэглэлд цэг тавих цаг болсон гэдгийг би Монголын ард түмэнд уриалж байна. Манан бүлэглэл Монголын ард түмнийг дандаа талцуулан хагаралдуулдаг байсан. Монголчуудаа манан бүлэглэл сүүлийн 30 жил Монголыг намаар нь фракцаар нь талцсан хагалж байлаа. Дундаас нь зөвхөн манан бүлэглэл ашиг хүртдэг байлаа. Би нэг л зүйлийг Монголын ард түмэндээ хэлхийг хүсэж байна. Монголчууд нийлж нэгтэрсэн үедээ дандаа ялдаг байсан юм а. 800 жилийн өмнө их эзэн Чингис хааныхаа тугандар овог аймаг хүл харгалзсан монголчууд нэгтрэн нийлж дэлхийн Монголыг байгуулж байсан юм шүү. Хэдхэн жилийн өмнө монголчууд отгожийн сүл харгалзсан нэгтрэн тэмцэж манжийн дарлыг устгаж байсан юм шүү. 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар Сүхбаатарын талбай дээр монголчууд хөгшин залуугүй нэгдэн тэмцэж байж коммунизмыг нурааж байсан юм а. Монголчуудаа нэгдэн тэмцэх цаг болсон. Бид нэгдэж чадвал Монголоо ялуулж чаднаа. Манангийн даралыг зогсоож чаднаа монголчуудаа. Огцоргийг шаардаж байна. Шаардаж байна. Шаардаж байна. Өнөөдөр Мэягомбын их болд Захаагийн элбэгдэр тэргүүтэй манан бүлэглэлийн толгойлагч нар Монгол улсын хурлыг барьцаандаа авчихад байна. Би огцорхгүй
улсын их хурл тарагдах шаардлагыг Манангийн бүлэглэл тулгаж байна. Манан хүчтэй юу, Монгол хүчтэй юу гэдгийг харуулах цаг болсон. 3 сая монголчууд хүчтэй юу, Монголыг тононд эремдэж байгаа 30 гэрүүл хүчтэй юу гэдгийг харуулах цаг болсон. Монголчуудаа, мориндоо, монголчуудаа хамтдаа ялалтын төлөө нэгтгэцгээе. Өгийнхаа эцэст би нэг зүйлийг жагсаал цуглаанд оролцож байгаа иргэдтэй хандаж хэлхийг хүсэж байна. Манангийн бүлэглэл жагсаал цуглааны хутхан өмнөх зорилгоор элдийн хатгалах явуулж байгаа гэдгийг та бүхэн дотроо бодолтой байгаарай. Ер нь монголчуудыг хаглан бутрахах сонирхол Манангийн бүлэглэлд их байгаа. Ардын намын Монгол, ардчилсан намын Монгол гэж байдгүй маа. Төв аймгийн Монгол, Увсын Монгол, Сүхбаатарын Монгол гэж байдгүй маа. Нэг Монгол, нэгдсэн Монгол, хөх Монгол, Чингисийн Монгол гэж байдаг юм аа. Нэгдсэн Монгол ялнаа, Монгол ялнаа та бүхэнд амьд тушья. За хүмүүс энэ хэвлэлийнхэн айгүй хүндрэлтэй байна. Бүгдээрээ жоохон аршаа шахаад өгөл яасан. Тав алхам хоослож. Нэгүний зогсоолч нь хоослуулаад ингээд зогсуулаад. Тэгэхгүй энэ хэвлэлийнх нь юм техникийг нэвчих гээд байна. Хэцүү байна. Жоохон хоослоод өгч. 10 алхачих за. 1 2 3 за хоослоод өгье. Бид нар 50 жигсэж чаддаг болсон байна. Бид тийм болохоор бид нар сайхан өнөөдөр 50 жигсалаа. Идэвхтэй оролцсон маш дэг журамтай байцгаая. За хаашаа алхаад өчтөхүүд энэ хэвлэлийнх нь бас юм нэвчих гээд ингээд санал ирээд шүү. Техник. За дараагийн гишүүн маань үгээлээ. Монгол ахын дүүсээ Монгол улсын үндсэн хуулийн 3 дугаар зүрхийн 1-т засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Ард түмэн засгийн эрхийг төрийн эрхэд шууд оролцсон. Мөн түүчлэн төлөөллийн байгууллагатаа улсын хурлд сонгогдсон төлөөллөөрөө дамжуулж төрийн эрхэд оролцсноо гэж заасан. Сүүлийн 25 гаруй жил бүрэлдэн тогтсон үндэс өгшлээ нийгэм, төр, бизнес гүнзгий шургуулсан манан бүлэглэлийг нураах, түүний толгойлогчийг огцруулах энэ тэмцэлд Монголын ард түмэн үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 заасны дагуу улсын хурл сонгосон төлөөлөгчдийнхөө олонхоор дамжуулж хийж байгаа байлаа. Өнөөдөр ард түмэн төрийн эрхэд шууд оролцох эрхээ эдэлж байна. Үндсэн хууль заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байна. Манан бүлэглэл ямар хортой гэдгийг сүүлийн 25 жилийн нийгэмд үүссэн тэгш бус байдал, ядуурал, байгалийн баялаг цөлмөгдөж байгаагаас бид тод харж байна. Манан бүлэглэлийн гол зорилго нь бол байгалийн хэвлэлдэх баялагийг өөрсөддөө завших, цөөхөн хэсэг бүлэг хүмүүст завшуулахад оршдгоо. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-т газрын хэвлэлдэх баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтанд байна гэж заасан. Гэтэл сүүлийн 25 жилд өнгөтэй өөдтөө бүх баялагийг манан бүлэглэл хамж эцсүүлд нь улс нь хоосон, газрын эвлийг хоосон, байгаль нь сүйтгэгдсэн, ард түмэн ядуу, улс нь хагарсан ийм нөхцөл рүү явахыг бид хэрхүүц зөвшөөрөхгүй. Тийм учраас нэн даруй манан бүлэглэлийг зогсоож түүний сүүлийн хамгаалагч болсон улсын хурлын дарга Мегомбын энх болдыг огцрохыг бид шаардж байна. Шаардж байна. Шаардж байна. Шаардж байна. Шаардж байна. Манан бүлэглэл гэмтүүл ажиллагаагаа булхаал өөрөө хууль шүүхийн байгууллагад сургуулсан гар өрлөөрөө дамжуулж чадвартайгаар үр дүнтэйгээр хамгаалсаар ирсэн. Үүнд бид цэг тавих цаг нь болсон. Хууль шүүхийн байгууллагыг манан бүлэглэл гар хөл болж байгаагаа, түүнийг удирдан зохион байгуулж байгаагаа
Улсын хурлын дарга Мегомбын их болд өөрөө аархад ажиллагаараа ард түмэндээ нотлон харуулсан. Улаанбаатар хотын утаа төгжрөл агаарын бохирдол, иргэдийн ядуурл, тэгш бус байдал бүгд Мегомбын их болдыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатарын засаг даргаас захирагчаас эхлэн тавигдаж цэцэглэн өгчсөн гэж үзэж байна. Төрийн албыг наймаалцах 60 тэрбумын гэх хэрэгт төрийн албыг наймаалцах, төрийн эрхийг хууль бусаар авах санаархалд оролцсон гэдгээ Мегомбын их болд өөрөө хүлээн зөвшөөрсөн ард түмэн түүнд хариуцлага тооцох хангалттай үндэс мөн гэж үзэж байна. Нийгэмд бүх төвшөнд шудраг ёс нухчин дарагдж, шудраг бус цэцэглэн өгчдөг болсон байна. Нам намсан булхай дүүрийн бизнес бохир бүлэглэлийг оролцуулсан, хууль шүүхийн байгууллагыг оролцуулсан, байгалийн баялагийг авч Монголын баялагийг цөлмөх санаархалтай манан бүлэглэлийг устгахын тулд та бид их тэмцлээ эхлүүлж байгааг мэдгэж байна. Өнөөдрийн цугласан ард түмнийг ард түмэн биш гэж басан доромжилж байна. Өнөөдөр ирсэн ард түмнийг мөнгөөр хүрэлцэн ирсэн гэж басан доромжилж байна. Тэд өнөөдөр дулаан өрөөнд ажиглан сууж байна. Бид манан бүлэглэл болон түүний толгойлогч Мегомбын их болд ард түмэн хүчтэй гэдгийг харуулнаа. Шаттараалсан тэмцлээ бид өнөөдрөөс ард түмэнтэйгээ хамт эхлүүлж байгаа. Энэ тэмцэлд гадаадд суугаа элэг нэгт Монгол ахын дүүс нэгдэж байгаагаа илэрхийлж байна. Энэ тэмцэлд орон нутгаас иргэд маань өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Дархнаас, Эрдэнэтээс, хөдөө орон нутгаас ах дүүгээрээ байгууллага хамт олноороо найз нөхдөөрөө ахмадууд, эмэгтэйчүүд, залуучууд ард иргэд маань улс их орныхоо ирээдүйн төлөө үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн нэг заасан байгалийн баялаг ард түмний мэдлэлт байна. Заалтыг цаашдаа хэрэгжүүлэхийн тулд завшигдсан, булаагдсан, тоногдсон баялгаа буцаан авахын тулд улс их орондоо эзэн байхын тулд их орон сэтгэлээр нэгдсэн мэлээ. Манан бүлэглэлийг устгая. За ингээд гишүүдэд баярлалаа. 5 гишүүн маань ард түмэнтэйгээ нэгж байгаа. Одоо үгүй илүү хэмээн улсын их хурлын гишүүн бол таныг урьж байна. За баярлалаа бүгдээрэнд нь. Монголчуудаа 90 он та бид яг энэ талбай дээр ийм хүүтэн өдөр их шилэнийхөө төлөө тэмцэж ялалт байгуулсан. Тэгээ энэ 30 жилийн дотор эргээд харцал хэдийгээр бид эрчилгээгээ авсан ч бид өмч хөрөнгөө хулгайчдад алдчихжээ. Тэгвэл өнөөдөр Монголын ард түмэн энд цуглаж Аху манан бүргдийнхэн сонсцгоо Монголын ард түмэн баялгаа буцааж авна гэж байна. Дараагийн манан бий болно гэж бүтгэж байгаа. Тэгэхээр өөрсдөө зөвхөн тийм л хэлбэрийг мэддэг. Дараагийн манан бий болохгүй хамгийн том баталгаа бол сая гишүүд хэллээ. Улсын их хурл мэдээхэн хууль байж байгаа. Хуулийн төсөл. Монголын ард түмэн баялгаа өөрийнхөө өмч болгоно гэж. Энэ хуулийг гаргана. Монголын ард түмэн бүх өөрийнхөө орд, стратеги ордууд өөрийнхөө баялагийг эзэн болно. Ингэсэн цагт монголчуудад дахиж манан бүлэгдийн эрсэд орохгүй. Манай залуучууд өнөөдөр олон 100 мянгаараа гадаадд өрөвж байна.
Монгол орн маань хоосорч байна. Ягаад гэвэл тэр залуучууд өмч байхгүй, ирээдүй байхгүй. Тэдний бүх хүч өмч хөрөнгийг манай мөрөгдийнхэн дээрэмсэн байна. Тэр залуучууд маань эргэж ирнэ. Монгол улс маань эзэнтэй болно. Бид энэ баялгаа буцааж авах уу? Ордуудаа буцааж авах уу? Таван толгойгоо авах уу? Эрдэнэтэй авах уу? Цагаан суургаа авах уу? Асгтын мөнгийг авах уу? Энэ бүх ордуудаа бид буцааж авна. 15 ордыг 2-ын цөлмөө дуусчлаа. Одоо 13 үлдсэн. Энэ ордуудыг өнөөдөр ард түмэнд өгөх энэ хуулийг бид ялт байгуулсан өдрийнхөө маргааш гаргана. Хэрвээ энийг гаргахгүй бол Монголын ард түмэн бол биднийг хамт зайлуулах хэрэгтэй. Энэ бол 40 гишүүний амлалт. Үүнийг бид хийгнэ. Бүгдийг огцруулна. Намайг огцруул. Үүнийг бид хийх ёстой. Өшөө бас нэг хууль байгаа. Одоо манай энэ тэр Яармгийн залуус гээд ирсэн байна. Хан уулчууд ирсэн байна. Хан уулчууд бидний хийсэн 3 хууль байдгийг. Нэг нь газрын баялагийг авах. Тухайн үед Баян Монгол төсвийг та бүхэн мэдж байгаа. Хууль нь байгаа. Эрдэнэс Монголын хууль 57072 хувьцаа Эрдэнэ хишиг гэж янз бүрийн хэлбэрээр бол гуйлаад явж байгаа. Энэ хуулийг гаргах юм бол Монголын ард түмэн баялагаа эзэн болно. Хоёр дахь хууль нь газрын хууль. Монгол улсын иргэн өнөөдөр иргэн бүр газар эзэмших ёстой. Өмших ёстой. Энэ хууль хэрэгжээгүй 80 гаруй хувийн иргэд өнөөдөр хохирсоор байгаа. Үүнийг манай хан уулчууд бид газрын өмчлөлийн хуулийг улсын хуульд өргөн барьсан. Энэ хуулиар өнөөдөр Мегомбын инх бол нарын одоо Улаанбаатар хотын 20 гаруй жил өнөөдөр нийслэлийг энэ утаа төгжил бухимдал энэ аимшигын хөндий болгосон газрын 8-ны талбар болгосон энэ бодлогыг өөрчилж иргэн бүрээс альва барилгын болон бус сургалтын газрыг иргэнээр дамжуулж авдаг ийм хууль байгаа. Энэ хууль хэрэгжих юм бол Монголын улсын иргэн бүр өнөөдөр энэ нутагтаа эзэн. Энд бол газрын 8 энэ төгжрөд энэ бүх бухимдал байхгүй болох ийм л одоо хуулийн төс байгаа. Энэ хуулийг батлах ёстой. Монголчууд бид газрынхаа эзэн байх ёстой юу? Газраа авах уу? Иргэн бүр газраа авна. Энэ хуулийг гаргана. Энэ хуулийг гаргаж иж өнөөдөр монголчууд бид газрынхаа дээрх баялаг, газрынхаа доорх баялаг аль алийнх нь эзэн болох ёстой. Ингээд дараагийн 3 дахь хууль нь байгаа. Манай Яармгийн залуус мэдж байгаа. Бид гэр оролдлын хөгжлийн хуулийг хийсэн. Энэ хуулиар өнөөдөр зөвхөн одоо барилгын компаниуд зээл авдаг, барилгын компаниуд санхүүжүүлдэг, барилгын компаниуд ашиг хийдэг, аюулгынхаа мөнгийг хувааж иддэг ийм замыг зогсооно. Өнөөдөр гэр хороололд амьдарч байгаа газрын эзэн айл бүрх бүр өөрсдөө шууд зээлээ авдаг, өөрсдөө шууд тогтоо орон байраа барьдаг. Энэ нөхцөл бодлого бид нар гэр хорооллын хөгжлийн хуулиар дэвшүүлсэн байгаа. Бидэнд үнэхээр энэ тодорхой хуулиуд байгаа. Өнөөдөр баялагын хууль 10 жил болж байна. Төсөөрөө их хурл хэлцэхгүй байна. Мегомбын инх болд болоод их хурлын дарга болсноос хойш бүр ерөөсөө энийг бүр огт төхөөлөхгүй байгаа. Газрын хууль 6 жил болж байна. Гэр хорооллын хууль 2 жил болж байна. Энэ бүх хуулиудыг бид нар бүгдийг батлах болно. Үүний цаана бол дахиж Монголын газар шороон дээр манан бүрэгдэд төгсгөл болох юм аа. Энэ бол үнэхээр аимшигтай монголчуудыг боолчлол руу зөвхөн одоо эх орноосоо дөрөх ганцхан сонголттой ийм л залуучуудыг бий болгосон, ийм л ирээдүг бий болгосон аимшигтай тогтолцоо юм аа. Үүнийг бид нар бүгдээр эсэргүүцэж байна. Энд хүрэлцэн ирж байгаа, нэмэгдэн ирж байгаа монголчууд, Монголын ард түмэн та бүхэндээ баярлалаа. Бид ялах болно. Бид ялах уу? Бид чадах уу? Ман сүлдөгөө. Баярлалаа. За одоо улсын их хурлын гишүүн Нямбаатар ард түмэндээ нэгж байгаа. Өнөөдрийн хөтөлбөрөнд оролцож байгаа. Тийм болохоор энэ манай бүлэглэлийн эсрэг 5 гишүүн маань нэгдсэн. Одоо Нямбаатар та өгөө хэлнэ. Сайн байцгаана уу? За өнөөдөр эдэр 9 хүүт ачигнсан ийм үед монголчууд зүрх сэтгэлийнхээ дуудлагаар энэ талбайг дүүргэж байна. Энэ бол цаана энэ манан бүлэглэлийг монголчууд тэр чигээрээ үзэн ядаж байгаагийн одоо төлөөлөл болж та бүхэн ирлээ гэж бид ойлгож байна. Энэ бидний яриад шүүмжлээд байгаа манан гэдэг бүлэглэлийн хамгийн бат найдвартай оршин тогтнуулж байгаа хүч нь хууль шүүхийн байгууллагад оршиж байгаа.
өөрсдийн улс төрийн өрсөлдөгчдөө шудраг усын хонгил, айцын хонгил руу түлхэж унгаадаг. Өөрсдийгөө ээлжлэн хариуцлагаас авран хамгаалдаг ийм гинжин уруулыг хууль шүүхийн байгууллагад тогтоосоо. Энэ бүлэглэлийн загалмайлсан эцэг элбэг дорж 2013 онд шүүхийн шинжил гэдэг нэрийн дор Монголын бүх шудраг шүүгчдийг халжгаад нэг өдөр бүгдийг ажлаас халсан. Дараа нь бүгдийг айлгажгаад 20 гаруй шүүгчдийг огт томилоогүй үлдсэн шүүгчдийн бүгдийг өөрсдийгөө уг аясаар томилдог ийм тогтолцоог бүрдүүлсэн. Хамгийн сүүлд 2016 онд 17 онд ерөнхийлөгчийн суудлаасаа буухаас өмнө Монгол улсын үндсэн хуулийг зөрчиж, одоогийн ерөнхий шүүгчийг үндсэн хууль зөрчиж, үндсэн хуулийн цэцээр баталгаажуулж, хоёр дахь улиран томилж, өөрсдийнхөө энэ манан бүлэглэлийн хан хэрмийг нэг талд нь босгосон. Авилгатай тэмцэх газар прокурорын байгууллагыг өөрөө яг энэ хүн бүрэн эрхээс огцрохоос өмнө бүгдийн 6 жилээр томилсныг та бүхэн мэдж байгаа. Тагнуудын ерөнхий газрын дарга нь улсын ерөнхий прокурор нь бизнесмэнүүдэд айлгаж шоронд хийж гоод 4 сая 10 сая доллар дээрэмдэж авдаг, лицензийг булааж авдаг энэ тогтолцоог манан бүлэглэл бий болгосон. Гадны хөрөнгө оруулагчдыг айлгаж итэж хөрөнгийг булааж авдаг тогтолцоог эдгээр бий болгосон. Өнөөдөр бид нар хавраас хойш шүүхийн шудраг ус байдал, авилга, Эрдэнэтийн 49, Стандарт банк, Төрийн банктай холбоотой олон асуудлыг энд байгаа их хурлын гишүүд бид нар олон нийтийн анхаарал тавьсныг та бүхэн санаж байгаа. Энэний араас авилгатай тэмцэх газрын хэвлэл мэдээллийн алба шалгалаа түр хорж гэнэ гэдэг ийм жижигүрийн үгтэй болсон. Эргээд хэрэг нэг шийдэгдэггүй. Одоо эрүүгийн хуулийн хөөцөх хугацааг дуусгахыг энэ том хэрэгүүд бүгд хүлээж байгаа. Энэ бол манан бүлэглэлийн үндсэн хариуцлагаас цухтаадаг, харилцан бие биенийг хамгаалдаг гинжин уруул юм аа. Энийг бид нар өөрсдийн төлөө өнөөдөр та бүхнийг энд ирээч гэж уриалсан. Хоёрдугаарт Монгол улсын их хурлын дарга гэдэг бол их хурлын 76 гишүүнтэй яг адилхан нэг саналын эрхтэй тэг шудраг ёсны төлөөлөл байх ёстой. Өнөөдөр 40 хүн та төрийн эрх барих дээд байгууллагыг даргалж болохгүй гэж шаардаад байхад та нар 75-уулаа шаардсан ч би ажиллаа өгөхгүй гэж сууж байгаа. Өнөөдөр энэ хүн 60 тэрбумын ярианд орсон гэдгээ харамсаж байгаа илэрхийлж, ёс зүй алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч Монгол Ардын намын хяналтын ерөнхий ороонд өргөдлөө бичиж өгсөн. Та бүхэн санаж байгаа сая 14 хоногийн өмнө Эхнэл гисэн эрүүл мэндийн төвийн хашаанд нэг эмэгтэй эмнэлгийн гадна хашаанд төрсөн. Энэний төлөө эмнэлгийн дарга нь ёс зүй хариуцлага хүлээж ажиллаа өгч байгаа. Өөрөөр хэлбэл хүн болгон ёс зүй хариуцлага хүлээдэг. Зам тээврийн сайд нараа ёс зүй хариуцлага хүлээсэн. Бүх сайд нар ёс зүй хариуцлага өгч ажиллаа өгдөг. Нөхөр болохоор би ёс зүй хариуцлага хүлээхгүй, хуулийн хариуцлага хүлээнэ гэж сууж байгаа. Хуулийн хариуцлага хүлээлгэх бүх хүмүүсийг нь энэ манан бүлэглэл нь өөрсдөө тохион томилсон. Ийм учраас ард түмнийг басамжлан доромжилж байна. Ард түмэн бол цагаан цаас гэж үзэж байна. Энийг хэдүүлээ ойлгуулахын төлөө энэ тэмцлээ цаашид үргэлжлүүлье. Та бүхэнд амжилт хүсье. Би өнөөдөр их хурлын дарга, энх бол даргад мессеж бичлээ. Та Монголын парламентод ёсны түүхэнд хар толб үлдээлээ шүү. Та 100 жилийн өмнө Монгол төрийн урагчаар дуудагдсан Эрдэнэ Шанзуу Бадамдорж шиг үр хүүхдэрээ 100 жил хараалгаа гэж сануулж бичлээ. Энийг бас та бүхэн бичээрэй. Баярлалаа. За, тайзны даац итрээд байгаа учраас гишүүд үлдээд бас бус багын тугнуудаа буулгачихдаггүй. Тайзны даац итрээд байна. Төрийн далбаад үлч бусан дууч тайзаа жоохон юу гадаг. Даац нь итрээд шүү. Одоо хоёр үлдэх шүү гэлнэ. Тийм болохоор энэ залуучдаа жоохон хаашаа удаад гин тэдүүцийн энэ айгүй хэцүү байна. Хаашаа алхаад өгч. Аль болохоор яг 2-3 хаашаа алхаад өг. Нэхүүдийн залуучууд урд орныг ортолчоош. Нэхүүдийнхээ ангаа ортолоод хүмүүсийгээ гацсаад. Хаашаа ухраад өг. Яг 2-3 за ухраад өг. Хаашаа ухраад өг. Техник зарцаад техникээ жоохон хоолой мөрөө бас.
За энэ телевизийн юуныхаа үлдээд бусдаас буучмаар байна гişүүд. Тэгээ нэг нэгээр гарч ирэх төлөөлөлд үг хэлээд иж болно. За өхөө улсын хурлын шоуын үлдэн. Үг хэлнэ. За сайн бацхан уу. Бид нар мэдчихсэн юм а. Та бүхнийг монголчуудаа ийм олуулаад цуглана гэж мэдчихсэн юм а. Харин тэнцээ дарга нар итгээгүй. Хас 30 эмийн хүүтэн хизээч монголчууд цуглахгүй гэж бодсон. Бид цугласан бүгдээрээ сайхан уухаач. Уухай! 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 Өчигдрийн Монгол өнөөдрийн Монгол өөр болж байна. Анх бид нар 60 тэрбумын хэргийг хууль хяналтын байгууллагууд хаацсан байхад энэ асуудлыг сөхөхөд бидэнд хүмүүс хэлж ирсэн. Зам болоод монголчууд найр наадам хийсэд алга болчихноо. Дэлхийн хөл бөмбөгийн аврах шалралт тэмцээн боллоо. Та нарыг хинч тоохгүй гэж хэлжсэн. Зунжингаа монголчууд энэ 60 тэрбумын хэргийг шударга шийдэгдэхийг харсан. Өчигдрийн Монгол өнөөдрийн Монгол өөр болж байна. Өчигдрийн Монгол өнөөдрийн Монгол өөр болж байна. Өчигдөрхөн сархтын ширээн дээр найранд ордог улсын хурлын гишүүд байдаг гэдэгт их бол дарга итгэдэг байсан. Олон удаа биднэрт санал тавьж, олон удаа дугаа болохыг оролдсон. Гэхдээ өнөөдрийн улс төрчид, өнөөдрийн монголчууд өөр болсон. Бид их бол гэдэг хүнтэй муудаад байгаа биш. Бид шинэ 25 жилийн тогтолцоогоо шинжлэхийг хүсэж байгаа маань. Өчигдөрхөн Сингапурт олон уулзалтууд болж Монголын улс төрийн бүх намуудыг авч, Монголын улс төрчдийг худалдан авч, хууль хяналтын байгууллагаар далайлагын айлгаж чадна гэдэгтээ манан бүдэгт итгэдэг байсан. Өнөөдөр бид нар юунаас жаахгүйгээр эдгээр эсийн хүүтэнд зориглож, ордноос бид олон нийт энд тэмцдэг хосолсон ардчлалын шууд хэлбэрийг хэрэгжүүлж чаддаг болсон. Өнөөдрийн Монгол өөр болсон шүү. Бид ялцсан. Өнөөдөр энэ чинь 20 орчим мянган хүн цугласан байна гэж хэлж байна. Эдгээр эсийн хүүтэнд ингэж уулзж байгаа бид хавар цуглал юу болох вэ? Хоёрхан өдрийн дотор ямар зохион байгуулалтгүйгээр цуглаж байгаа энэ олон нийт зохион байгуулалт орон даяар цуглал юу болох вэ? Тийм учраас ард түмнээ цагаан цас гэж боддог. Цахим ертөнцийг зүгээр одоо хүмүүс суудгаад бичлэг гэж боддог. Энэ дарга нар одоо вакуум орчноосоо гарах болсон. Та нар ард түмэн байдаг гэдэгт итгэх ёстой. Ард түмний хүч албан тушаалтны дээр байдаг гэдэгт итгэх ёстой. Хүссэн ч эс хүссэн ч, гуйсан ч гуйдсан ч, уурсан ч уйлсан ч өнөөдрийн Монгол өөр болсон байна. Шинэ 25 жил эхэлсэн байна. Монголын ард түмэн өөрийнхөө өмчөд эзэн болдог. Монголын ард түмэн өөрөө өөрсөндөө итгэж чаддаг. Монголын ард түмэн шинэ төлөөлөлөө биелүүлж чаддаг. Шинэ 25 жил ийхүү эхэлж байна. Тийм учраас мега би их бол дарга Монголын эзэнт гүрний агуу их тууран дээр сууж байгаа төрийн гурван өндөрлөгийн нэг бол та. Эдгээр ясын хүүтэнд олон залуучуудаа, олон монголчуудаа энэ талбай дээр удаан зогсоохгүйгээр энэ чинь яг таны үр хүүхдтэй адилхан олон залуучууд ирсэн байна. Яг таны эхнэртэй адилхан олон бүсгүүчүүд ирсэн байна. Энэ чинь ажил дээр байжгаад ажиллаа хаяад гараад ирсэн дан хувцастай залуучууд ирсэн байна. Энэ ард түмнийхээ ихтгэл үнэмшлийг бодож та Монголын эзэнт гүрний тууран дээр сууж байгаа энэ цаг үеийн төрийн түшээ гэдгээ бодож одоо та огцор хөрөгдлөө өгөх ёстой. Огцор хөрөгдлөө өгөх шаардж байна. Огцор хөрөгдлөө өгөх шаардж байна. Шаардж байна. Огцор хөрөгдлөө өгөх шаардж байна. 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 Одоо бид нар орд руу орж их бол даргад 48 цагийн дотор огцруулах өргөдлийнхөө хүсэлтийг бид нар авнаа. Хэрвээ бидний хүсэлтийг хүлээж авахгүй цаашаа албан тушаалынхаа сандалтаа өргөжлүүлэн зурлах юм бол бид нар орон дээр эсэргүүцлийн 2 дахь том давалгаагаа зохион байгуулах болно. Бид суулт хийх болно. Цаашлаад тэмцлийн хурц хэлбэрийг хийх болно.
Гэхдээ Монголын ард түмэн бид нар эвтэй найртайгаар энэ асуудлыг шийдэх ёстой. Тийм учраас бид нар эвх замбраагүй байдал гаргаж болохгүй. Орд нуруугаа дайрч орж болохгүй. Бид нар төр жасандаа хүндэтгэлтэй хандах ёстой. Бид нар бие биендээ хүндэтгэлтэй хандах ёстой. Бид нар төрийн цагтаагаа хүндлэх ёстой. Харин тэр хүн ард түмнээ хүндлэх ёстой ба тийм ухамсартай байх ёстой. Хэрвээ Японд Солонгост 60 тэрбумын асуудалд их хурлын дарга орсон бол 48 цагт тэсэхгүй байх байсан юм а. Бид нар хангалттай тэр хүнийг хагас жил хүлээлээ. Одоо хангалттай. Тийм учраас огцрыг хүсэж байна. Цэл залуунаас нэг хангалт өлөөр бадарч сэтгэл зүрх хоёр тон шатаж явах үедээ чин үнэн амрагтан хэлж үзээгүй мөртлөө чинийхээ төлөө өхөө гэдэг итгэл үнэмшил Монголын ард түмэнд байдаг юм шүү энэ гол та. За одоо микрофон хайд өмөр очир ахтаа гардуулъя. За баярлалаа. Одоо чөлөөлөд гэж. Хайрын тансаяад шиг ард түмнийхэн төлөө төлж байгаа 5 залуучуудын ажлын хамт зүсгээ. Та хүн харцалтаа ийм том хүчлээ шүү. 5 залуучаа хамт зүсгээ. Эхэрнээс үнтэй их бод гэж байдаг юм уу? Эхэрнээс үнтэй эдгээр гэж байдаг юм уу? Тав шаргийнхаа хайгыг хоодаад торын ардынхаа хундараад дээдэндээ багцахгүй шатаж явна. Тэдний цагаас ичж шүү гэсэн яруу наригчаа. Ард түмэндээ баярлалаа. Монгол улсын хэлбэрээр хувааж байна. За зариг юм тав хүндээ мэдээллийг. Ажлын ханшигад гэсэн хэлж байна. Үүнийхээ ажлын ханш зүсээ баярлалаа. Монгол улсын хэлбэрээр явсан шүү. Тарин дастаууд татсан буудаад тарин автраад ухаан татсан. Газар нутгийн дахиад ажлын хамтлагч гэж таа хүн нүдэрээ үзсэн байж шүү баярлалаа. Тарин шүү яагаад амныгаа тэрүүн төгрөг их тажигчтэй. Удаагааны утаа суудыг 10,750 тэрүүн төгрөг зарсан гинэ. Тэгсэн чинь нэг гişиг ундармаа. За та өнөөдрийн жагсаал ямар зорилготой ирв? Ийм багтаа ийм байж Тэгэртэй байж удаа ирлээ дээ. Улсын хурлын даргаыг огцох ёстой гэж үзэж байна та. Яг бид нар одоо ингээл ийм олоолаас углаад өөрийг нь дэмжиж гаргаж байсан. Яг энэ мэдгийг ойлгох хэрэгтэй байна. Өөр юу байгаа юм бэ? За Монголын ард түмэн бидэндээ осорон. За их хурлын даргаыг огцруулах шаардлага энэ байна уу? Байхгүй яах вэ? Оноо арай болохгүй. Би бол хувьсгалын тохироо бүрдчихсэн гэж үзэж байна. Дээдсүүд хуучин аргаараа тэмцэж чадахгүй болж байна. Дооцсууд хуучин аргаараа амьдрч чадахгүй болж байна. Ард түмний уур хилэн зэгтэй хүрж байна. Их болдоо чи огцор. Одоо шинэ систем хамгийн гол нь хуулиа шинжлэх хэрэгтэй. Хуулиас бүх юм хамаарна. За одоо эсэх хөрдөн гişүүд байна. Энэ маргаантай бүх асуудал. Нэг агуулга гişүүд маань авч ирсэн байна. Ард түмэнтэйгээ нэгжээр. Нэг агуулга гişүүдөө микрофон Нэг хамтан тогтно гэж бодож байна. сайн бацгааны ард түмэн. Тэнгэр заяатай газар шүтэнтэй. Улаан залуутай хөх толготой монголчууд өнөөдөр За хүр засны хайрын хүү. та өнөөдрийн жагсаалыг хэлжээд явж байгаа юм байна тийм үү? Энэ холбоотой Өнөөдрийн жагсаалыг энх болны нэгдүгээр энх болны огсруудын төлөө бид жагсаж байна. Монгол оронд шударгаасны төлөө дэмжиж байна өнөөдөр бид. Тэгээд хоёрдугаар болохоор яагаад хуулийнхан баяжаад байдیں۔ Баяр цогт яхаараа хууль заавшаад ирэхэд хууль үйлчилдэггүй. Энэ цуурайтаж байна. ямар учиртай гэдгийг бодоход их амархан байна. Энэ бол өрлөөсөө манан тогтсон нэг илэрл юм а гэж бид үзэж байна. Та энэ энийг өөрөө хэвлүүлсэн. Өөрөө хэвлүүлсэн энэ Энэ Монголоор байхын төлөө нэгтгэн төлөө бид нар энэ бүгдийг хийхэд бол энэ сэтгэл юм а бид сэтгэлээр энд цугсан гэдгээ энэ гэрчилж байна энэ дээр. зарим хүмүүс жагсагчдыг мөнгөөр ирлээ гэдэг ийм зүйл яриад байна. Энд ганц юм гэдэг би 100 төгрөг шаваагүй. Хэд ч бидэрт ягаагүй. Энэ бол бид нар өөрсдийн чин сэтгэлийн их орныход бол өвгөгтөйгөө төлөө хэлж байгаа бид нар тэмцэж байгаа тэмцэл юм а. Хийсэн авч ирсэн хүмүүс ерөөсөй байхгүй сэтгэлээр энэ асуудлыг Их хурлын даргаыг огцруулах юм бол ямар асуудал шийдэгдэх гэж та бодож байна? энэ хамгийн гол нь чинь бид нар одоо их орны хөдөл миний хувьд бол 300 зүйл санаас авч байгаа. Өглөөний нарыг нэг ирүүл үзэж яхаас. Энэ их орныхоо газар шараа
бүрэн бүтэн байлгахаас ирээдүйн манай үр хөлтөд энэ өөрөх нь утгатай нэг амар тайван өөрийнхөө баялаг эзэн болж амьдраасаа гэсэн одоо би өдөр болж явдээ. Тэг учраас элбэг дарж энэ хот хоёрыг огцруулсаар бол энэ их орн энэ санаа зовж байгаа ард түмэн энэ их оронд эзэн болчихсон гадаадын юу эсэ гадаадыг хотлоод авсан нөхдүүд ерөөс өдөр дөрвөн дайлах гэсэн. Тий. Ингэж би болж байгаа. Ханаас зараасан та жагсаг цогцолтойг зурдгаар хараа. Хаан уулдрыг зурдгаар хараа. жагсаа тэмцээгээд ханаас зар мэдээлэл нав. Фэйсбүүкс одны төсөлж байгаа юм. За энд та тэмцэл хийгээд дэмжиж ирсэн байна шүү дээ тийм. Инх бол гэдэг хүнийг огцруулчих юм бол асуудлууд шийдэгдэн гэж үзэж байна эргүүнийгаа. Шийдэгдэн. Ямар асуудал? Бүх асуудал Монгол бол бүх асуудал шийдэгдэн. Ирээдүйн хөгжигийн төлөө явж байна. Монгол ахын дүүс. Ахын хоолоос өгсөн. Хөгжигийн төлөө явж байна. Жагсаа цуглаанаас шаардлагатай болсноо. Сайн байна өгч. Ураад гаргана. Манан бүлэглэлийн толгойд мяган би жагсаалт та тэмцэл эрхлээд иржээ. Дааж гин үү? Гайгүй яах. Би тээвэрч юм. 40 гаруй 50 жил алтан шалсан тээвэр хийлээ. Тэгээ одоо энэ маш их зүг аргамж болж байна. Ард түмэн одоо ард түмэн өөрсдөө одоо зүтгэх хэрэгтэй. Ганц хоёр хүн зүтгээд энэ ажил битгэхгүй шүү дээ. Ард түмэн боловсролтой мэдлэгтэй байж ич сая одоо ард түмэн өөрийнхөө бол санааг илэрхийлж тэгжээж энэ амжилтанд хүрнэ. 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот. За. Манан дэвсгэр Монгол түмний нэг сайн байна уу та? бүх нийтийн жагсаал цугласан иргэд жагсаалыг дэмжиж ирсэн байна тийм үү? Үзэл бодлоо илэрхийлж та. Улсын хурлын дарга мяган би их бол таныг улсын хурлын даргаас нэн даруй чөлөөлөхийг шаардж байна. Ер нь их бол гэдэг үнийг огцруулах дэмжиж байна та. Нийслэлийн засгийн дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Монгол улсын засгийн газрын гишүүн Шадар сайд, ерөнхий сайд, улсын хурлын гишүүнээр 4 удаа, улсын хурлын дэд дарга, улсын хурлын дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаалыг ээж дараадан хашиж ирлээ. Монгол улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн нэгт Монгол улсад газар түүний хэвлэлээ улс амтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл төрийн хамгаалалтанд байна гэж заасан. Гэтэл ард түмний мэдэл төрийн хамгаалалтанд байх ёстой байгалийн баялаг хэд зөөх буюу манан бүлэглэлийн мэдэл тайсны араар нэг явчих. Улс орон даяар байгалийн баялаг чөлмөгдөж нийгэм тэгш бус байдал газар авч ядуурл гүнзгийрлээ. Шудрагаас алхам тутамд ногчин дарагдаж шудраг ус цэцэглээ өгчих боллоо. Улаанбаатар хотын утаа за энд бас 5 гишүүнээс гадна өөр бусад сайд нар улсын хурлын гишүүд ирсэн байгаа. Тийм учраас бид та бүхэнд тэдгээрээс бас тодорхой мэдээллийг аваад хүргэе. Замбраага алдаж өнөөдрийн төсөнд хүрлээ. Манан бүлэглэлд бацаадсан улсын захиалгаар ажиллаж үүний улсын хурлын дарга мяган бие болта сүүлчийн хамгаалтанд болон оршиж байгаагаа арахад ажиллагаараа ноцсон харуултаа бүрийн албыг хөтлөж босоо Монголынхноос жагсаалыг дэмжиж ирж байгаа юм байна тийм ээ. Хинээс ярьсан бол өөрөө хүлээн зөвшөөрсөн. Юу асуусан? Танай бүлгмээс жагсаалыг дэмжиж ирж байгаа юм байна. Хичнээн хүн ирсэн бай. Манайхаа одоо ингэж энийг өөрөөсөө битүү энэ Монголын далбаа барьсан гол бүгд манайхан байгаа. Өнөөдөр Монголд зөвхөн Монгол улсын төрийн далбаан дараа өдөр яа гэсгээд тэгээд бид нар ингэж өөрсдийнхөө бүлэгмийг болон дэмжигчдийг ард түмнийг өрөөлөд бүгд эрсгэсэн байгаа. Энэ үйл ажиллагааг бид нар хүчтэй дэмжин, тууштай дэмжин. Учир нь яагаад гэвэл энэ хүний одоо Монгол түмний хүндэтгэд сандал цэрээнээсээ буух цаг нь болцоо. Инх хот гэдэг хүнийг огцруулчих юм бол энэ шудраг ус байдал засагдана гэж та үзэж байна уу? Энэ голдыг одоо унгаасан тийм тохиолдолд түүний босгосон параметр нурж ямар ч байсан шудраг ус тогтно гэдэгт бид нар бүгд итгэж байгаа. Та босоог Монгол ямар албан тушаалтай? Би босоог Монгол байгууллагын өдөр зүйлийн дараах Сэндийн баярыг шүү. Яаштай. Улсын хурд байнгын хороод цаашлаад Монгол төрийн үйл ажиллагаа таслахад хүргэсэн гэж үзэж байна.
Улсын хурлын дарга энэ хөтөлбөрийг жагсаалд оролцсон. Гишүүд нь яваад өгсөн юм байна. Манан дэглэмийн толгойлогч гэж үзэж ёс зүйн хариуцлага хүлээж гадаа 2 цагийн дотор албан тушаалаас огцрох хүрэлтөөхийг шаардаж байна. Их болдог гэдэг хүнийг огцруулж байгаа одоо ямар асуудал шийдэгдэх гэж үзэж байна та? Гэхдээ ойлгомжтой битээ олон нэг асуудал. Хэдэн сар энэ чинь ерөнхийлөгчийн сонгуульоос хойш ийм 60 томын асуудал гарсан өдөө өдөр шийдэггүй. Бүхэл бүтэн улсын хурлын 40 гишүүн урд гарын үсгээс орчих байгаа шийдэхгүй. Энэ олон түмний уур хилэн харалтай та нар. Ийм байж болохгүй ш. Одоо энэ шийдэлгүй байд энэ чинь. Хуулийн бүх шатны хүмүүсийг тавьсан тэр хүн. Өнөөдөр монголчуудыг хар та нар. Манан дэглэмийн эсрэг Эндиж ирж байгаа юуг нь авчиж ярилцлагыг ёс зүйн хариуцлага хүлээж огцрох хүргэлтээ өгөхгүй болоод 2019 оны 1-р сарын 10-ны өдөр Монгол орон даяар эсэргүүцлийн шаттараасан цуглаанд уухаалан үргэлжлүүлэх бүх гарт түмэнд урайж бидэнд нэгтгэх Монголын ах дүүстэй жагсаалд оролцогчид уриалж байна. Уриалж байна. За бид боломжгүй нэлээд олон хүн ирсэн байгааг та бүхэн харж байна. Энд чагсаал зохион байгуулж байгаа улсын хурлын гишүүдийн зүгээс 25,000 орчим чагсаалчид ирсэн гэдэг ийм мэдээллийг өгч байна. энэ нийт иргэдийнхаа сая бат. За энд бол одоо энгийн иргэдээс гадна төрийн бус байгууллагуудын тэргүүн төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд төлөөлөлд ирсэн байна. За энд жагсаж байгаа улсын хурлын гишүүд шаардлагын хариуг одоо улсын хурлын дарга Мегамби инх болдод төрийн ордон руу оруулж өгөх юм байна. Төрийн ордон руу орохдоо ямар нэгэн байдлаар замраагүй, эмх замраагүй байдал үүсгэж болохгүй шүү гэдэг ийм сэрэмжлүүлгийг улсын хурлын гишүүдээс нийт иргэдтэй хандаж хэлж байгаа юм байна. Самог нэрний нэг төлөөлөлд байж. За, босоог Монголын тэргүй ган уяг улсын харьцаг ган уяг таныг урьж байна. Өнөөдрийн сайхан дарна их олонхоо төлөө итгэл сэтгэлээрээ цугласан монголчууд та бүхэндээ сайхан өдрийн халуун мэндийг хүргье. хоошоо гэдэг. Тэр цагт дэлхийн талыг эзэлжсэн эзэн Чингис хааны монголчууд. Эзэн Чингис хааны үрсад бид өнөө цагт арай шивтэр өвчин зовлондоо мэрэгдсэн. Хортотаагаар амьсгалсан. Ийм шивтэр ядуу амьдрах энэ нийгмийг хэн бүрдүүлж өгсөн бэ? Энэ бидний иймэрхүү байдалтай амьдруулж өөрсдийнхөө хүч чадлаар өөрсдийнхөө эрдэм мэдлэг боловсруулаар амьдрах боломжгүй болгож байгаа. Энэ манан бүтэглийг татан буулгах цаг болсон. Эндий төлөөлөл хүчээр Гүшин нэг юм асууч. Аяр сайхан гүшин. Одоо яах их хурлын даргаад бичиг өргүүлэх юм. Суулаад өгч. Сайн нөгөө жагсаалт оролцож байгаа нийт иргэдээс улсын хурлын даргад хандсан нэгдүгээр шаардлагыг батллаа. Хоёрдугаар Монголын нийт ард түмэндээ манан бүлэглэлийн эсрэг нэгдэхийг уриалсан уриалга гаргасан байгаа. За бид энэ хооронд улсын хурлын дарга инх болдод очиж шаардлага гардуулж өгөх болно. Хэдэн хүнтэй гардуулж өгөх юм? Улсын хурлын гишүүдийнхээ төлөөллөөс Жагсагчдыг дагуулж явах юм уу? төрийн ордонд зөвхөн жагсалтыг төлөөлөөд жагсаал цуглаанд оролцсон улсын хурлын гишүүд бусад гишүүдэд төлөөлж өгнө. Энэ жагсаалаас тодорхой үр дүн гарахгүй бол цаашдаа суулт зарлана гэдэг чинь шүү дээ. Тийм үү? Жагсаалаас үр дүн гарна. Би гарна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Их хурл дарга ажиллаа өгнө гэж хэлж Үүнийг байна. ер нь ард түмэн хүсэж байна. Үндсэн хуульд засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэж 3 дугаар зүйлийн нэгд маш тодорхой заасан байгаа. Ард түмэн төрийн эрхэд 3 дугаар зүйлийн нэг заасныхаа дагуу шууд оролцсон гэсэн байгаа. Мөн түүчнээ их хурл сонгосон төлөөлөгчдөө дамжуулж оролцсон гэж заасан байгаа. 40 гишүүн гарын үсгээ зурдаг нь ард түмэн
их хурлд сонгосон төлөөлөгчдийнхээ олонхоороо дамжуулж шаардлага хүргүүлсэн. Үүнийг хүлээж авахгүй байгаа учраас өнөөдөр ард түмэн төрийн эрхт шууд оролцож байна гэж ойлгож байгаа. Үндсэн хуулиас 25 мянган гарчим иргэн ирсэн байна гэд энд бол алуулаа ирсэн байна. А энэ хүмүүс мөнгө аваад ирсэн гэдэг ийм зүйлийг зарим хүмүүс яриад байна. Энэ ирсэн хүмүүс бүгдээрээ итгэл үнэмшлээрээ ирсэн хүмүүс гэдэгт би бүрэн 100% итгэлтэй байна. Зөвхөн Улаанбаатарчууд биш, Дарханаас, Эрдэнэтээс, орон нутгаас ах дүүгээрээ, гэр бүлээрээ өвчтөө гэртээ байгаа хүмүүс хүртэл хор хавтартай хань хүртэл хор тавтар тусаад ахт түүнийгээ хөтлөөд дагуулад хүрээд ирсэн байна. Тэгэхээр энэ ард түмний өсөл бол ер нь бол агуу юм. Энэ төрийн одоо эрх мэдэл энэ шудраг өснөө энэ галт тэргийг бол ард түмэн жолоодж байгаа. Тийм учраас бид нар зөвхөн зорчигчд нь. Тийм учраас энэ өнөөдөр үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх үндсэн хууль заасан эрхээ хангалттай эдлэх ёстой гэж үзэж байгаа. Энийг хангалттай эдлээд тэгээд өнөөдөр бас энэ 50 жагсаал байгаа. Энэ бол бид цагдаагийн байгууллагатай хамтарч байгаа. Элдв одоо өдөөн тохиролтоос сэргийлж ажиллаж байгаа. Тийм учраас ард түмэн ч гэсэн үүнийг бас ойлгож идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Тэгээд дараагийн шатараас одоо тэмцэл эсэргүүцлийн үйл ажиллагаа бол одоо нийслэл хотын хэмжээнээс хүрээгээ хайлж улс орон даяар мөн нийслэл хотод бас илүү их хэмжээд алгацтайгаар явна. Мөн бол цугулсан болохоор болгоомжилж байна. 7 сарын 1 шиг зүйл болох вэ гэдэг энэ тал дээр та нар яг яаж анхаарч ажиллаж байна? Зөв. 7 сарын 1 бол үнэхээр одоо Монгол түмэнд харамсалтай үйл явдал болсон. За үүнийг бол янз бүрийн хүчин зүйлс нөлөөлсөн гэж би боддог. Бид жагсаал цуглааныг одоо зохион байгуулж байгаа үүнд бол одоо тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллагатай маш одоо нэгт хамтарч ажиллаж байгаа. Бүх талаар дэмжлэг одоо үзүүлж байгаа. Альва нэгэн жагсаал цуглааныг өдөө хатрах ийм санаарлыг одоо тасан зогсоохоор хамтарч ажиллаж байгаа. Жагсаал цуглааны тухай хуулиар жагсаал цуглааны хариуцлагыг зохион байгуулагчид хүлээнэ гэдэг боловч яг түүнд одоо хэн өдөө төрхөрсөн жагсаал цуглаан зохион байгуулагчид үг үйлдэлээрээ өдөөн тохирч гэнэ үгүй юу? Хэн нэг нь гадна дотны этгээд дундаас нь хатгаж гэнэ үү гэдгийг бол цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллагатай бид нэн даруй тагсан зогсоож ард олныхоо одоо аюулгүй байдлыг 50 жагсах үзэл бодлоо илэрхийлэх үг хэлэх боломжоор нь хангаж ажиллаж байна. Мэдээлэл зарим хүмүүс өөр газраас жагсаал хийгээд давхар жагсаал хийгээд ороод ирэх юм шүү дээ. Энэ мэдээлэл та бүхэнд ирсэн үү? Яг ийм мэдээлэл хэдий байхгүй ч гэсэн ер нь яг өөрсдөө оршин сууж байгаа ойрхон газар дээрээ бас нэгдэн нэгтрах ийм одоо ирмэлцэлтэй байгаагаа одоо иргэд маань бас асууж давлаж ирмэлцлээ илэрхийлж илээ. Зөвхөн Улаанбаатар хотын өнцөг болон биш өдөө орон нутагт Дархан Эрдэнэт бас төвлөрсөн газруудад мөн төвчлэн гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд хүртэл энэ одоо эсэргүүцлийн манан бүлэг нураахын тэмцэлд бас нэгдэж байгаа. За баярлалаа. 28 жилийн дараа 99% ядуу 1% бүх Монголын баялаг төвлөрсөн ийм нийгмийг бий болгож байна. Энэ бүхэлдээ нийгмийг бид нар өөрчлөхөөр өнөөдөр мянган залуучууд мянган монголчууд энэний ард гарахын төлөө зөриг шуудсан энийг баттгай шаардсан гэж хэлээд өгөө. Нэг хоёрын гурван гай шаардсан гэж гурвантай хэлээ. Нэг хоёрын гурван шаардсан. За одоо бүгдээрээ маш их замбраатай шүү. Энэ манан бүлэглийнхэн бидний эсрэг өдөө хатгалтуудыг хийхээр бэлдсэн байгаа. Тэгэхээр сонор сэрэмжтэй маш болгоомжтой ямар нэгэн сайдтайг олж хаашаа удаад бичээрэй. За дараагийн үгээс хэлцээрэй. За гэд бидний өндөр авраг манд хүрэлцсэн байна. Ашиг авраг давдаж та үгүй хэлнэ. Биднээс тачсан энэ хүүтнүүд олон монголчуудыг харах сэтгэл өндөр байна. Бүгд өтөө 2 жилийн хугацаанд энэ нөхрийг бид нар бас Монгол хүний ууж ухаанаар хүлээж энэ суудаасаа огцгийг хүлээлээ. Энэ арай дэмжиж байна. Энэ одоо хэнийг дамжуулах юм бэ? Энэ хүн чинь Монголын ард түмэн сонгогддог хүн. Өнөөдөр энэ хаан алтан суучаар ард түмэн гадаа Исээдрийн хүүт хачнуулаад амаараа гачнуулаад байж байна. Чон нэг хоёр яг энэ үед хэврэн зэрэгтэй. Би үнэн яахыг би мэдэхгүй. Би дорог яахыг мэдэхгүй. Чон нэг хоёр хэврэн зэрэгтэй шүү голдоо.
Одоо огцор тагч болсон юм биш үү? Иргэний хөдөлгөөний болон нийт монголчуудаа маш их баярлж байна. Сэтгэл зүрхээрээ дэмжиж ирээдүйн бид нар цаашаа 30 жилийн амьдралыг тооцмоор байна. Өнөөдөр байгаа байдлаа бүгдээрээ харцгаа. Бид сэтгэл сайтай учраас өдөө хүртэл хүлээж байна. Огцор! 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 Одоо ордоос хараад огцор! 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 Бид бүхэн арай дэндүү ууж сэтгэлтэй, арай дэндүү зөөлөн хүмүүс байна. Хэрвээ ийм асуудал Японы парламентд болох юм бол 48 цаг биш 24 цагийн дотор огцорно. Өөрийн шийдэл байдаг бол Японы улс төрчид дотор харакири буюу амиа хордох тохиолдол гарна юм дээр. Өнөөдөр энэ хүн юу гэж энэ суугаад байгаа? Энэ Монгол улсын их хүүхдүүд. Ширэнээсээ салдгүй, суудлаасаа гардгүй, хилцэлд ордгүй. Энэ ямар хэцүү хүн бэ? Энэ хүн яаралтай дээр огцор гэж одоо би тушааж байна. Шаардж байна. Шаардж байна. Шаардж байна. Шаардж байна. Шаардж байна. Энэ мэдээллийн эрхтэлч байдлыг ерөөс хангаж ажиллахгүй байна. Өнөөдрийн байдлаар өчигдрийн хугацаанаас мэдээлсэн жоохон юм гаргаж байна. Энэ бүгдийг одоо асаад аваад шууд харуулж байна. Одоогийн байдлаар миний лавыг 4,000 гаруй хүн үзэж байна. Одоо бүгдээрээ гişүүдээ хүлээж шаардлагыг хариуг сонсно. Тэр үл бүгдээрээ идэвхтэй хүлээж байна. Яатрын хаяаны даарыг өнөөдөр байгаа байж яатрын удаанд нь зогсъё. Баярлалаа та бүхэндээ. За төрийн ордонд улсын хурлын гишүүд шаардлагын хариугаа авахд орсон юм байна. Тийм учраас та бүхэнд бид мэдээллийг төрийн ордоноос шууд амжуулж үзүүлнэ. Яг одоо бол жагсагчид шаардлагын хариугаа хүлээгээд байж байна. Улсын хурлын энэ та бүхэнд харж байгаа хойшоо төрийн ордонд бол улсын хурлын гишүүд улсын хурлын даргаыг огцруулах шаардлагыг өгөөд хариуг нь аваад 48 цагийн өмнө өгсөн. Тэгэхээр одоо хариуг нь авах болсон гэдэг ийм үндслээр бол орсон байгаа юм байна. Ингээд та бүхэнд төрийн ордоноос мэдээллийг шууд амжуулж үзүүлнэ. Эдгээр хулгайчид төрөөл бид гэж бидээр дааж төхөө хийж байна. Төрөөл бид биш юм аа. Төрөөл бид байна. Төрөөл бид тийм учраас төрийг төлөөд өгсөн тэдний. Өнөөдөр тэд төрийг төлөөж чадахгүй байгаа учраас тэд огцрох ёстой. Тэд өнөөдөр хэдхэн залуучууд гараад төрийг самарч ийн гэж бидний тархийг угааж байгаа. Тэд төр биш юм аа гэдгийг бид хадгалах ёстой шүү. Байгуулда хурдан суудлаасаа огцор та Монголыг дэлхийн дахид муугай халагдуулаад огцорхыг шаардж байна. Шаардж байна. Шаардж байна. Шаардж байна. За энэ бас даач хөвчгөө бөөдөн талбай зүйрлэлт одоо энэ логотой нэгтгэсэн логотой микрофон байгаа шүү. Бид бас дубаад шүү. Дубаад шүү. Баавар дүүхашаа. Энэ талбай тоглосон болоо. Гэртээ гадаа гудамд өшөө даавар хийж байгаа хүмүүс толгой дараа